Гараараа юмд хүрэхээс өмнө угаагаараа миний охин. Яна. Устасарчиж? Хүний гарт хэдэн сая бохир бичил биет байдаг. Хамгийн түгээмэл байдаг халдвар төвчний 80% нь гараар дамждаг байна. Дэлхий дээр 5 хүртэлх насны 1.8 сая хүүхэд гидсний халдвар төвчин уушигны хатгалгаагаар нас бардаг нь хүүхдийн эндэгдлийн хамгийн том хоёр шалтгаан болж байна. Гараа 30 секунд орчим урсгал усанд савандаж угаахад бичил биетийн 99% устдаж, гидсний халдвар төвчнөөр өвдөх 3 хүүхдийн нэгийг, хатгалгаа зэрэг амьсгалын замын өвчнөд өртөх 5 хүүхэд тутмын нэг нь өвчин тусахгүй байж чаддаг. Бид нэг удаа гар угаахад 3 литр орчим ус хэрэглэдэг. Гар угаах ийм чухал байтал бидэнд ус хүрэлцэхгүй бол яах вэ? Улаанбаатар хотын иргэдийн тал хувь нь унд хэрэглээний усаа зөөдөг. Нэг өдөрт орон сууцны оршин суугч 110 литр ус хэрэглэж байхад гэр хорооллын оршин суугч 8 литр ус хэрэглэдэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын жишгээр нэг хүн нэг өдөрт 20 литрээс багагүй ус хэрэглэх шаардлагатай. Усны хүртээмжийн тэгш бус байдлыг багасгахын тулд бидэнд хангалттай усны нөөц бий юу? Мянганы сорилтын корпорацийн Монгол улсад хэрэгжүүлэх компакт гэрээнд Америкийн ард түмний өгөөмөр сэтгэлийн үр дүнд хэрэгжих гэж байна. Тус байгууллага нь Монгол улсын засгийн газартай хамтран ажиллах замаар компакт гэрээний хүрээнд нийгмийн эрүүл мэндэд нэн чухал усны хүртээмж, чанарыг хангах үүднээс усны их усврын доктортой дэд бүтцийг байгуулна.